Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхнийхөө арай амгалан айлтгая. Хүнсний хувьсгал хилцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхэлж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид хүнсний хувьсгал бүсчилсэн хөгжил гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаар эрхэм зочтой 600 гихийг студид өрсөн урилгыг хүлээн авч ирсэн зочтой бас баярснаа илэрхийлье. Та бүхэнд орой минь хүргэе. За тэгэхээр улс орон дээр бас энэ нэвтрүүлэг маань хилцүүлэг маань 60 минутын турш шууд дамжин хурж байгаа. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол хүн бүрхний тарих зүрхэнд орсон тийм ээ юу хийж чадах вэ? Миний оролцоо юу байх вэ? Жишээлбэл үйлдвэрлэгч салбарууд бол яаж технологио сайжруулах вэ? Яаж чанаржуулах вэ? Яаж хүртээмжийг сайжруулах вэ гэдэг ингээд хүн болгон энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд бас чармааж ажиллаж байгаа нь бол ингээд харагддаг. Тэгэхээр даваа дараас би бас эхлэх гээд байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн гэдэг үндэсний хэмжээнд хийж байгаа энэ олон жилийн ажил маань бүсчилсэн хөгжил гэдэг сүүлийн үед алсын хараа 20-50-д орсон энэ юм маань яаж энэтэйгээ уялдаж нийцэж явж байгаа юм бэ гэдэг дээр хариултууд авчи. Ер нь бол манай бүх зочид бас саналаа яваарай. За баярлалаа. Энэ орой минь төрөге. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн 3 дахь жил рүү орж байна. За энэ 5 сарын 13-ны өдөр 3 дахь жилийн ой болно. Монгол Улсын ерөнхийлөгч улсын их хурлын энэ дээрээс хүнсний хувьсгалыг албан ёсоор зарлан эхлүүлээд ингээд 3 жил рүү орж байна. Тэгээ энэ хугацаанд бол баггүйтэй урт хугацаатай зээл гаргалаа. Мэдээж арилжааны 10 банкаар дамжуулаад 3201 аж ахуйн нэгж иргэнд 1.3 их найдын зээл олгосон байна. За дээрээс нь засгийн газрын 25 шийдвэр хэрэгжиж байгаа. Мэдээж урамшуулал татврын бодлогоор дэмжиж байгаа. За ингээд ер нь зөвхөн зээл олгоод урамшуул татврын бодлогоор дэмжиж байх нь бол хангалтгүй байгаа. Тийм учраас бид нар энэ тогтцооны шинжилгээг хий. Энэ ингээд чинээр гарч иж байгаа маш олон төсөл хөтөлбөрүүд гарч ирж байна. Энэ төсөл хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах энэс гадна ерөнхий хамгийн газар 2025 оны хүнсний хувьсгалын ажлын төлөвлөгөөгөө баталсан. Энэ ажлын төлөвлөгөө болохоор хүнсний хувьсгал бүссэн хөгжлөөр ингээд цаашаа явахаар шийдвэрлэж байгаа. Яагаад гэх юм бол энэ он гараад бүссэн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн албан ёсоор хэрэгжиж эхэлж байна тийм ээ. Одон хууль батлагдаад бүсчилсэн байдлаар сонгуул явагдаад бүссэн хөгжлийн үндэсний хүрээлэн байгуулагдаад албан ёсоор 21 аймагт үйл ажиллагаа идэвхжүүлж байгаа. Энэ яг цаг үед хүнсний хувьсгал маань тэр газартай нэгдээд нийлээд хамтраад ажиллахаар болж байгаа. Энэс гадна дөнгөж он гараад бид нар эрдэмтдийн зөвлөө шинжилсэн байгаа. Эрүүл мэндийн яам лаборатори болон хэл гаалын лаборатори болон хүнс дайчхын салбарын эрдэмтдийг оруулаад эрдэмтдийн зөвлөлийг өргөдөхөд 28 эрдэмтэнтэй болоод ингээ албан ёсоор эрдэмтдийн зөвлөө шинжилээд хурлаа хийгээд энэ жилийнхаа төлөвлөгөө батлаад нөгөө талдаа хүнсний хувьсгал төрийн бас байгууллага маань бас шинжлэгдээд бас хурлаа хийгээд төлөвлөгөө батлаад ингээд ажилдаа орсон. За нөгөө талдаа бид нар хагас жил тутам зөвлөлт уулзалтыг хийж энэ хүнсний хувьсгалын үр дүн хилцдэг. За энэс гадна энэ жилийн онцлог нь болохоор энэ төрийн 35 байгууллага хүнсний хувьсгалын төлөө ингээ үр хүлээсэн ажиллаа явж байгаа. Энэ ажиллаа явж байгаа байгууллагуудын хяналт шалгалтын газрын дарга нар нь нэгдээд нийлээд дахиад нэг ажлын хэсэг болсон явж байгаа. Тэгэхээр ерөөсөө яг бодитоор энэ хүнсний хувьсгал ямар явж байна? Яг зээл авсан аж ахуйн нэгж нь зориултын дагуу зээлээ хэрэгжилж гин үү, ашиглаж байна уу, тий? Ямар үр дүнтэй байна гэдгийг яг нөгөө хяналт шалгаж байгаа ажил хийж байгаа. Яг тэр шатан дээр нь ажиллаж байгаа хүмүүс нь яг байгаль нөхцөл байдлаар нь яг тодорхойлж гаргаж ирэхэд бид нэг ажиллаж байна. Энэ хүнсний хувьсгал төрийн бас байгууллага нөгөө талдаа эрдэмтдийн зөвлөлөө төрийн байгууллагуудын хооронд интеграц хийжтэй холбогдож ажиллах энэ ажлыг бол энэ жилээс төлхөө хийж эхэлж байгаа. Тэгэхээр зээл олгоод орчих нь хангалтгүй байгаа учраас мэдээж бидний үндэсний үйлдвэрлэж баялаг бүтээгчийн зах зээлийг хамгаалах ёстой. Гадаад зах зээл рүү экспорт хийх боломжийг нээж өгөх ёстой. Тэгээ хоорондоо уялдаа холбоод нөгөө кластер ажиллана гэдэг чинь тий тэр ажиллах боломжийг бий болгох ёстой гэдэг маш олон бодлогын ажлууд руу энэ жилээс гэж орж эхэлж байна гэж ойлгож байна. Бүсчилсэн хөгжилтэй яг холбогдох хамгийн нэн тэргүүний алхам гэх юм уу сэжмэн танихаар бол яг юу харагдаж байна? Юу гэж үзэж байна? Тийм. Бүсчилсэн хөгжил бол угаасаа л ер нь
бүсчлээд хийж чадахгүйгаа хийдэг, боломжгүйгээ нөхдөг тий. Одоо тэгэл дор хаяж одоо би өөртөө хамгийн ойрхон байгаа зүйлээ автлаад энэ сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоолын төрийн худалдаа авалт яаж зөв болох уу гэх ногоо байхгүй газар чи ногоо тарих гэж үглээ үзчихсэн ногоотой газрын буцаад зарт ингээ өгчдөг тий. Тэгэхээр энэ дунд энэ бүсчилсэн хөгжлийн хөгж. Тэгэхээр бид нар эцсийн дүндээ энэ бүсчилсэн хөгжил бүх зүйл бол нэг хэрэглэгч штэ. Хэрэглэгчтэй яаж чанартай хүнсийг хүргэх үү гэдэг асуудал байдаг. Тэгээд тэр хүнс зарж байгаа хүмүүс маань одоо яаж зарах одоо маань ярьдагч ногоо тарилаа гэхэд одоо чинь над дээр нэг одоо сэлэнгийн нэг залуу уулзчихсан. Би ингээ ногоо тарьж байна. Тэгээ 50% би талбай дээрээ юу яаж байна? Нөө зарж чадахгүй. Одоо агуулгах савныхын боломж муу. Тэнгүүд намар чи ингээ ногоо их болоод тэрэнгүүд үнэн унчиж байна. Тэгээ ногоочтой орлого нэмэгдэхгүй ийм хэцүү баа та. Тэгэхээр хүнсний хувьсгалын хүрэн ч модын яриад амч яаж агуулгатай болох вэ? Яаж жилийн туршид тийм доктортой одоо хүнсний хангамжийг бий болгох вэ? Тэр нь зөв газар хадгалж, жишээ буруу газар хадгалснаас болоод тэр ногоонууд руу ч одоо жишээ шинэ зарим тохиолдолд тэр хүнд металл энэ төр илэрсэн ч тохиолдол байдаг шүү дээ. Яасан гэсэн чи ерөөсөө буруу газар хадгалснаас болоод ингээ ийм болж ирсэн. Ингээ тэгээд тэр чинь нөгөө мал малж байгаа, ногоо тарьж байгаа хүмүүс мань өөрсдөө орлоготой баймаар байна. Юмаа ингээд нэг санаа зовхгүй зардаг болмоор байна. Тэгэхээр сая одоо зөвлөхий хэлж байгаа тэр нөгөө юм нэг ийм тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй байна гэдэг нь өөрөө тэр бүчилсэн хөгжил рүү зорж очиод тэгээд нэг улс даяараа одоо сензор дээр ч юм ярьж байгаа учраас эн чинь бас маш том алхам эн чинь бас нөгөө системийн зүг чиг олох гэж байгаа зүйл одоо. Тэгээд бид нар ч одоо хамгийн түрүүнд жишээ нь бид нар хүүхдүүдэд хоолж чадчих юм. Ирээдүйд энэ Монгол эрүүл Монгол хүн гэдэг чинь одоо тэгээд өнөөдөр гарч чадж байгаа юм уу. Тэгээ одоо бид нар дээр ба тооч судалгаа бол үнэхээр бас сэтгэл хөдлөмөр зүйлүүд байгаа шүү дээ. Хүүхдүүд маань бүгд одоо шам өвчтөе. Одоо тэр 6 настай хүүхдүүдийн онцлогоо гэлтээд ямар их өвчин зовлон гарч чинь бид нар дээр хоол тэжээлтэй холбоотой судалгаа хийхэд өнөөдөр яс нь одоо ингэж ясны нягтыг л үзэхэд эн чинь бүр одоо бид нар бол энийг яг ерөнхийдөө бол нэг тийм тийм ч хүмүүсийг айлах учраас яг нийтэд бол зарлаагүй ийм одоо шинжилгээний төв тэр энэ бүгдийг л энэ бодлогын төвшөнд энэ зүйлээсээ хурдан гарах гэдэг ийм. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжил бол үндэ бол одоо яалчгүй ингэж бүсчилж явах одоо чи ногоо урахгүй газар яах юм гэтэл одоо энэ зүүн талын мах чинь ингээд илүү шимт хичээлтэй амт чанартай байгаад байна гэж энийг яаж одоо бусд юу яах вэ гэд. Тэгэхээр дунд нь энэ нөгөө худалдаа авалтын тогтолцоо хэрэгжилтийн мэдлэг энэ юунуудыг л их тийм сайн уйлдуулж өгөх. Тэгэхээр энэ бас л ингээл тогтолцооны шинжилгээ асуудал. Баярлалаа. Тэгэхээр хүн амын баг 3.1 нь одоо Улаанбаатар хоттой байж байна тийм ээ. Сая 700 болчлоо гэж ах шиг байсан. За тэгэхээр энэ үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаанд нийслэлийн энэ их том хүчийг гэдэг юм уу тийм ээ энэ потенциалыг ингэж оруулж ирэх нь одоо та бол энэ бүсчилсэн хөгжилтэй энэ хүнсний хувьсгалыг тэр дундаа нийслэл талаасаа яаж одоо бодлогод илүү зөв тусгаж оруулахын зүйтэй гэж харж байна. Тэгэхээр яг одоо энэ хүнсний хувьсгал тэгээ бүсчилсэн хөгжил гэдэг. За бүсчилсэн хөгжлийн одоо гол зорилго бол нэгдүгээр ерөөсөө хүн амын хэд төвлөрлийг одоо саармагжуулах. Ийм л одоо гол зорилготой гол концепц нь гол үзэл санаа. Өнөөдөр яг биднес чинь одоо дэлхийд газар нутгийн хэмжээгээр 19 дугаар байранд ордог. Ийм том удам газар нутагтай улс. Гэтэл Улаанбаатар хот одоо 0.3% дээр нь л одоо ингээл төгжирэл тийм ээ. Одоо ингээл өдөрт бараг 3-4 цаг төгжирэл. Дээрээс нь нэмэл одоо эн чинь импортоор биднес одоо ингээд гаднаас бензин авдаг. Энэ бензиний импортын хэмжээ чинь 2 тэрбум доллар гарталсан. Гэтэл энд чинь бараг 1 тэрбум нь одоо ингээл шатаал одоо ингээд төгжрэлд ингээд дуусч шүү дээ. Тэгээ хүмүүсийн нэгдүгээрт одоо бензинээр шатаж байгаа. Хоёрдугаар эрүүл мэнд тийм ээ. Гэтэл энэ одоо ерөө биднээс яг бүсчилсэн хөгжлийг ингэж хийгээд энэ 6 бүстэй ингэж одоо жигд тархалтыг хүн амын жигд тархалтыг хийж чадах юм бол одоо бидс энэ одоо энэ бүсчилсэн хөгжил энэ хүнсний хувьсгал бол ялах ийм магадaltaй болох. Хүн амын жигд тархалтанд гол нь нөгөө нэг хүнсний хангамжийн тэр чанар аюулгүй байдал тэр хүнсний хангамж өөрөө хүртээмжтэй байж чадчихэв үү гэдэг нь л айгүй чухал байгаа. Яаж тэрийг тэр одоо тээвэр логистик тэр юмын одоо тэгэхээр ерөөсөө яг энэ хувьсгалууд ялах, энэ хөдөлгөөнүүд ялах ерөөсөө гол үндэс нь бол ерөөсөө биднес цалин хөлсний асуудал байна. Өнөөдөр биднес хөдөө ажиллаж байгаа хүмүүсийн цалин 20-30 биш 2-3 дахин нэмэх хэрэгтэй. Тэгвэл биднес хөдөөдөө эзэн болно. Одоо өнөөдөр бол Монгол улс 331 сумтай ер нь ихэнх нь бол эзэнгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр сум тариалангийн бүс нутагт газар тариалан хэрэгтэй байна. Тэр
бүс одоо сумдууд чинь мэдлэг хэрэгтэй байна, боловсрол хэрэгтэй байна. Энийг хөшиж, энийг эдийн засгийн өсвөрийн тулд хүмүүсийн цалин эдийн 2-3 дахин нэмэх хэрэгтэй. Бүр одоо өөр өнцгөөс нэг ярих юм бол хүүхдийн мөнгийг бид бас 1 сая төгрөг болгож өгөх хэрэгтэй. Нэг хүүхдэд бид бас 12 сая төгрөг өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ 1 тэрбум долларыг ингэж шатаагаад байгаа энэ хэд төвлөрлөөс салах. Энэний одоо гол юм нь энэ бүсчилсэн хөгжлийн. Тэгээд хүнсний хувьсгал гэдээ биднээс ярьж байна. Яг өнөөдөр бол Монголд явагдаж байгаа гол үйлдвэрлэл бол манай малчтын эрхэлж байгаа малаж хүн маань байна. Дээрээс нь одоо энэ тариаланчдын маань эрхэлж байгаа, ногоочдын маань эрхэлж байгаа. Энэ одоо газар тариалангийн байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр биднээс зөвхөн төвийн бүс ч юм уу одоо хойд бүс ч байдаг юм уу. Тэгэхэд ямар их боломжтой байна. Биднээс одоо жишээлх юм бол зүгээр солонгосоос ч байдаг юм уу. Эсвэл тэр баялагын тэгшүүрэлтийг хийж чадаад байгаа нориогоос 4-5 дахин газар нутагтай зөвхөн одоо хойд бүс төвийн бүс маань бар тэдний одоо газар нутагтай хэмжих тэнцэх хэмжээний тэгээ одоо энэ зүүн бүсүүд байна. Ийм байхад одоо бид бас ингээл одоо 0.3% дээр ингээл төгжрэл одоо ингээл байгаа гэдэг маань. Ерөөсөө бид бас эдийн засгийн гол хөшүүргийг хийж цалин мөнгөөл нэмэх хэрэгтэй. Та бол нийгмийн бүр суур асуудалтай холбож ярьж байна шүү дээ. За насан туршилт. За миний хувьд болохоор одоо яг хэрэгжээд эхэлсэн байгаа энэ хөдөлгөөнүүд маань одоо яг энэ одоо үйлдвэрчсэн орон болоход хамгийн их түлхэц үзүүлэх юм гол хөдөлгөөнүүд гэж болж харж байгаа. Тэгэхээр үйлдвэрч жиж одоо бид нэр дотоодынхаа хэрэгцээг 100% хангана ахаа цааш нь экспорт ярина. За ингээд ирэхлээр мөнгөний урсгал одоо тасралтгүй тийм ээ ингээд нэмэгдээд ирэхлээр цалин үүсчихсэн нэмэгдэнэ. За тэгээд хүнсний хувьсгал одоо үндэсний хөдөлгөөнийг одоо мал аж ахуй газар тариалан дээр үр дүнтэй болгоё гэж жишээлх юм бол одоо хүнсний ногоогоо дотооддоо 100% хангадаг болъё гэх юм бол яалтчгүй одоо эрчимсэн технологиуд шин тийм ээ ухаалаг ийм технологиудыг бид нэр энэ салбарууд дээр одоо яаралтай нэвтрүүлж оруулах хэрэгтэй. За тэгээд энэ дээр ажиллах нөгөө боловсон хүчнүүдээ бас хамтд нь ингэж бэлтгэх тийм ээ энэ ажлуудыг бид нэр зэрэг эхэлж чадах юм бол одоо нөгөө биелэлт бол 100% болох ийм одоо магадлал өндөр байгаа. Тэгээ бүсчилсэн хөгжил бол Монгол шиг одоо өргөн удам нутагтай тэгээ хүн ам одоо багтай ийм улс их оронд үр бүтээмжтэй амьдралын одоо сэтгэл ханамж өндөртэй тийм ээ ийм нийгмийг бүрдүүлэхэд бол хамгийн чухал гэж харж байгаа. Тэгэхээр заавал одоо төвийн бүсэд бид нэр алим ургуулах гэдэг тийм ээ ургуулахад хэцүү байгаа зардал их мөнгө гардаг ийм нөхцөлд одоо альмыг ургуулахгүйгээр альмаа ургуулж байгаа говийн бүслүүгээ тийм ээ за ингээ өмнө тариалж байсан одоо говь алтаан дулаан тийм ээ дулааны хангамж сайтай ийм газруудтай алим чаавга энтоор ингээ хүнсний одоо жимсгнээ тариалаад за тэгэнгүүт одоо хүлэмжийн аж ахуй эрхлэхэд тог захилгаан манайч одоос хараат байна шүү дээ тийм ээ тэгэхээр энэ захилгааныхаа хэмжээг одоо бууруулад за тэгээ хүнсний ногооныхаа үнийг тогтмол хэмжээнд барьж одоо хангая гэх юм бол говийн бүс рүүгээ бид нэр одоо хүлэмжийн аж ахуйг цогцлбороор нь байгуулчих юм бол за говийн одоо бүсээ хангаа зогсохгүй нааша Улаанбаатар руу бас одоо 600 км нааша оруулж ирээд яг өвлийн эд 12 сар 1 сард нь иргэдээ хотынхоо иргэдийг хангах боломжтой. За ингээ хангаад ирснийхээ дараа экологийн одоо цэвэр ийм хүнсний ногоо гэдэг утгаар нь урагшаа хятад руу экспортлох ийм бодлого хэрэгжүүлэхэд хамгийн ойрхон гэж харж байгаа учраас энэ бүсчилсэн хөгжил бол хамгийн чухал. Баярлалаа. Ганцаарга одоо юу гэдэг юм манад бол жишээлбэл бид хүнсний ногоогоо ч гэсэн нарийн ногоо өдрийг бол 100% бас ингээд хангаж чадахгүй байна тий жимсгнээр бас хангаж чадахгүй байна импортоор маш их хэмжээгээр авч байгаа шүү дээ. Тэгэхээр дотооддоо одоо юу гэдэг олон төрлийн одоо тэр хаягдаад байгаа ногоогоо яаж хөлдөөгөөд тэгээд тэр шинэ жижээлтэй хэвээр нь хэрэгэлдэг болох юм ч юм уу тий шинэ ямар технологиудыг судалж байна шинэ технологиудыг энэ хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд бий болгох тэгээд одоо үр дүнтэйгээр чааш нь явуулах тийм боломжууд хэр байна гэж харж байна судалгааны ажлууд бас ямархуу хэмжээнд явж байна. За юунэм та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Тэгээд таны саяны дурддаг хүнсний хувьсгалын хүрээнд бол манайх өнгөрсөн хугацаанд хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд дэмжигдээд нийт дотоодынхоо хүнсний ногооны хэрэгцээг 85%-ийг хангадаг болсон. Айгүй сайшаалттай нэг хэрэг байгаа даа. Тэгээ мөн бид нэр цаашд одоо манай зэрлэгээр ургадаг самар жимсийг хэрхэн яаж удаан хугацаанд хадгалах уу тэрийн утгаар нь бид нар олон улсын одоо сүүлд одоо Үзбекистан болон Казахстаны туршлагуудыг судлагдаад явж байгаа. Энэ хүрээндээ бид нар жимсээ одоо их стандартын дагуу хөлтөөгөө хадгалаад дөрөв удирдалтаа хэрэгжилж болдог. Мөн самра технологийн дагуу хатаадаг. Одоо энэ чиглэлийн ажлууд судалгааны түвшинд жимсэн дээр бол нэлээдээ судалгааны түвшинд явагдаж байгаа. Харин самрны хувьд бол манай 2014 оноос хууль хэрэгжээд эхэлснээс хойш манай самрын үйлдвэрүүд нэлээд
өргөжөөд одоо олон улсын стандарт хангасан үйлдвэрүүд байна. Эндээс дуртай юм бол одоо өнөөдөрхөн самрын тосны нээлттэй хийсэн хучхан Nord Road компани хучхны үйлдвэр байж байна. Энд тэдний үйлдвэрүүд одоо улсын стандартуудыг бүгдийг хангацсан иймэрхүү жишээнүүд маш олон байна. Энэ одоо яг бүсчилсэн хөгжлийн хүрээнд энэ туршлагууд одоо орон нутагт хэрэгжээд орон нутгийн түрүү найдах хүү докторын хэлдэг энэ хотод төвлөрөөд байгаа төвлөрлийг бууруулах. Магадгүй энэ бид нэр зүүн бүс төр одоо тээвэр логистикийн хөгжүүлнэ гэдэг төвлөрсөн бүсчилсэн хөгжил төр яригдчихэж байгаа. Тэнгүүд Хинтээ аймаг дээр байгаа Хинтээ аймгийн самар болон бусад онцлогтой жимснүүд заавал Улаанбаатар руу ирэхгүйгээр тухайн орон нутагтаа үйлдвэрлэгдээд урагш байгаа тээвэр логистикаа дагаад Сүхбаатар аймгаар дамжаад Хятад болон 3 дахь зах зээл рүү гардаг ч юм уу. Энэ бүгэлдэн одоо бүсчилсэн хөгжлийн хүрээнд явагдана гэд хөтөлбөрийн өөр зориглон төлөвлөгдсөн байгаа. Энэ одоо цаашдаа явагдана гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээ бас дахиад сая дурдгдсан хүнсний хувьсгалын хүрээнд бас төвлөрөл буурж байгаа нэг тод жишээ нь юун дээр одоо хотын 10 өрх айл одоо Сэлэнг аймаг руу ногоо тариад хотоос ингээд нүгөө шилжээд утсан байгаа. Тэр өрх айл маань бүгдээрээ хүнсний хувьсгалын хүрээнд хүнсний үйлдвэрлэлийн нийт 580 орчим тэрбум төгрөг хүнсний үйлдвэрлэл авснаас тэр тодорхой иргэдийн хүрээнд зээлээ аваад хотоос 10 өрх айл очиод тэгээд ногоо тариад амьдарч байгаа нэг сайжаалтаа санагдаж байгаа. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжил болон хүнсний хувьсгал хоёр маань хамтраад нэлээдгүй амжилтыг үзүүлнэ гэж харж байгаа. Ер нь иргэдийн оролцоо энд их чухал юм шиг байгаа нэ хүн болгон айл болгон одоо жишээ нь хашаандаа яаж мод тарих юм те за нөгөө цэцэрлэгжүүлэлтийн олон төрлийн мод ургамал тариалаа тэрийг одоо бусдад бас түгээдэг бас чүү эдийн засгийн эргэлтэнд оруулаад зарж үрдэг ч юм уу иймэрхүү бас боломжууд бол нээлттэй байх шиг байгаа. Сүүлийн үед бол одоо алим тарилаа гүзээлзгэн тарилаа гэдэг ингээд хүмүүс бол бас ингээд боломжууд байдсан байна. Хүлэмжийн аж ахуйг эрхлэхэд бол хэдийгээр жилийн дөрөв улиралтай гэсэн яг тухайн ямар улиралд нь ямар технологиор яаж тарих уу гэдгийг бас энэ гадны янз бүрийн одоо бас сайхан юмнуудыг оруулж ирээд ингээд хүнсний хувьсгалын хүрээнд бас ажил яваад байна гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр ажлын байрны асуудал дээр ер нь ямар байр суурьтай байдгүй. Ингээд нөгөө хоттой ингээд төгжрээл гэж найдах хүн дарга хэлсэн л ингэ биш. Тэр хөдөөрөө гарч тэр одоо сайхан газар тариалан эрхлэх ч юм уу тийм ээ өөр одоо юу гэдэг хөдөө аж ахуйн гаралтай ямар бүтээгдэхүүнийг одоо үнгүүдэд хаягдаад байгаа тэр бүтээгдэхүүнийг яаж үнцэнтэй болгох уу гэдэг юм уу ингээд дотор мах заах одоо юмаа бол бид нар ингээд ерөөсөө маш хэмжээгээр хайдсан байлээ шүү дээ тийм. Тэр энэ дээр нөгөө одоо шинэ хоршоо хөдөлгөөн гэдээ эхэллээ шүү дээ тийм ээ. Энэний дээр одоо сая бол ингээд малчтыг хамруулад хоршоо бүлгүүд байгуулагдаад ингээд явсан. Одоо энэ дундын хоршоо гэдэг зүйл бол байгуулагдах хэрэгтэй. Тэгээд дундын хоршоо гэдэг зүйл дээр түрүүний хэлсэн одоо яг маасаар хүнсний ногоо 7-8 сар гэдээ гарч ирж штэ тий. Тэгэхээр нөгөө хадгалах тэгээд хүнсний ногоо чи өөрөө нөгөө богино хугацаанд ингээд одоо юу яах тийм мууддаг. Тийм учраас энийг түрүүн хөлдөөдөг ч юм уу эсвэл бол хатаага чипс болгодог тий. За тэрийг болохоор хүн болгон тэр цэгийг худалдаж авах боломжгүй байдаг. Тэгэхээр нөгөө гадны орнууд дээр одоо энэ шинэ хоршоо хөдөлгөөний кейсүүд яаж явж байгаа юм гэхээр энэ одоо бүсчилсэн газрууд байна тийм ээ. За манай дээр одоо газар тариалан хүнсний ногоо ихээр тариалж байгаа газраа гэмэл Дархан Сэлэнгийн, Төв аймгийн тий. За Улаанбаатар хотод одоо Сонгон хайрхан дүүрэгт ч юм уу гэдэг ингэхлээр тийнд хамгийн их ногоо тариалж байгаа газар дээр ийм өөрсдөө ногоогоо бариад очиход одоо угаагаа цэвэрлээ дараагийн дамжлагуудад ороод хатаагаад гарч ирдэг. За энэ тодорхой хэмжээний тарифтай. За тэр тарифаар өөрийнхөө одоо помидорыг аваачаад би чипс хатаагаа чипс олгоё гэхэд өөрөө одоо саадгүйгээр хийчдэг нэг ийм бас байгууллага одоо дундын хэрэгэлдэг хоршоонууд. Тэгэх юм бол үр ашиг илүү хуваалцаж хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр одоо хүнсний технологичд болохоор тэнд менюнууд бүгдээрээ байна гэсэн. Хэрвээ та хатаах юм бол шүүс олох юм бол гэд ингээд найрлагатайгаа тийм ээ ийм юмнуудаар нь шууд бүтээгдэхүүн болгоо савлаа гаргаж өгдөг зүйлүүд гарах юм бол одоо нөгөө яг энэ борлуулалтын дээр ч гэсэн хэрэгтэй ахаад нөгөө тарж ургуулж байгаа хүмүүсийн эдийн засгийг ч гэсэн дэмжих ийм боломж байна гэж харж байгаа. За миний бодлоор бол бид бол яг одоо үйлдвэрлэл их ярьж байна. За одоо алим тарин тэгэл гэтэл яаж борлуулах вэ? Хэн худалдаж авах вэ гэдэг энэ юм маань ерөөсөө ахаал тэр цалин дээр Монгол улсын нийт төсөв болоод одоо 10 тэрбум доллар төрлөө. Энийний бол 70% нь биднээс одоо цалиндаа өгөх цаг болсон. Өнөөдөр жишээлбэл хөлөмжийн аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй уулзаад ярихад 1 кг одоо улаан лойлыг 14 мянган төгрөгөнд одоо борлуулчихад ер нь бол биднээс бол боломжийн ашигтай ийм өртөг шингэсэн
ийм үйлдвэрлэл болох юмаа гэж ярихад өнөөдөр бол ингээл одоо захууд дээр чинь 1 кг улаан зоол чинь 8500 төгрөг шүү дээ. Яа тэгэхээр тэрийг худалдаж авах чадвар байхгүй. Худалдаж авах одоо тийм худалдан авах чинь одоо нөгөө хүч нь хөрөхгүй шүү дээ. Чадал нь хөрөхгүй. Өнөөдөр яа тэгэхээр одоо баялагын одоо хуваарлалт хийгээл жоохон ч гэсэн мөнгө өглөө. Өнөөдөр бол ингээл Монгол даяараа бүх захууд одоо борлуулалт хийж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр бид өнөөдөр нэг ажилч одоо хөдөлмөрчдийнхээ цалин нэг $1000 түргээд ялангуяа хөдөө орон нутагт амьдарч байгаа тэр хүмүүсийгээ бүр ингээд санхүүгээр ингээд эрс дэмжиж өгөх юм бол энэ хүнсний хувьсгал энэ бүсчилсэн хөгжил бол яг нь үр дүнтэй болно. Ерөөсөө хамгийн гол юм үйлдвэрлэл байна. Үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнийг тэр өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдаж авч чаддаг ийм одоо чадамжтай ийм л худалдаа авах хэрэгтэй болох хэрэгтэй. Одоо бид ингээл маш олон жил ингээд солонгосын хөгжлийн тухай ингээд ярьдаг. Солонгосын одоо шинэ тосгоны одоо бас түүх байна шүү дээ. Одоо ерөнхийлөгч нь очиад өндөг яагаад үйлдвэрлэл юм баг байна гэвэл одоо дараа ерөнхийлөгчөө өндгийг худалдаж авах хүн одоо хот төвүүдэд алга байна. Өндөг худалдаж авах чадвартай болохын тулд яах вэ гэхээр цалингийн нэм хэрэгтэй. Тэгэл цалингийн нэмэл өндөг нь өдөө тосгон хөгжүүл ингээд явсан шүү дээ. Одоо өмнө солонгосын одоо бодит жишээ байна шүү дээ. Тэгэхээр энэ хүнсний салбар гэдэг бол өөрөө их тийм онцгой салбар гэж би хараад байдаг байхгүй. Одоо жишээ нь анагаах ухааны салбар шиг тий. Тэгэхээр одоо болсон хүчний асуудал ер нь ямар хөө хэмжээнд байдаг юм бол одоо сүдэ аж ахуйн шүтээсийн бас багш нар сургуулийн захирлаад байгаа ч гэсэн энэ дээр байр сууриа илэрхийлсэн. Яг тэр хөдөөд тэр хүнсийг үйлдвэрлэдэг тэр технологичийг одоо тэрүүгээр сурах сонирхол бас хэр байгаад байна. Энэ салбарт бас нэг тийм болсон хүчний асуудал нь жоохон яривхтай байгаа болов уу гэж ингэж хараад байдаг. Тий яривтгаар барах. Тэгээд саяын хуралд яг энэ асуудлаас бид нар дээр хөндөгдөж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд бид нар одоо энэ үйлдвэр байгуулна гэж нэг жижиг зээх байгуулсан ч гэсэн тэр чинь зүгээр нэг хүн бол дарахгүй. Тэгээд одоо сүүлийн үйлдвэрүүд чинь дандаа ямар ч байсан автоматжсан тийм үйлдвэрүүд байгаа. Тэгэхээр тэрийг ажилуулах хүн гэдэг чинь өөрөө аягүй чухал. Тэр жор технологиг зохиох хүн тэр яах гэж мэрэгжил байдгийн хэр чинь тэр чинь тэрийг сурсан хүн л хийн л гэж энэ мэрэгжил байж байгаа шүү. Тэрвээ чаддаг л тий. Тэгэхээр зэрэг нөгөө математикийн багш монгол хэлний хичээл заахгүй гэдэгтэй адилхан энэ ч одоо яг л нэг мэрэгжлийн хүн байж иж хийнэ гэж үзэн шүү дээ тий. Тэгээ одоо энэ хүн гэдэг яг саяны найдах хөө одоо докторын хэлээд байгаа шиг нөгөө цалин хүнлэлтэд очиж байгаа. Тэгэхээр одоо сурж байгаа хүмүүс чинь нөгөө бид нар бол мэрэгжил зэрэглэл сонгохдоо одоо тийм их сонир сонгоод орсон юм шиг байдгийг шүү дээ. Одоо гоё гэж бодож ч юм эсвэл аавыг зөвлөөч ч юм эсвэл хувь зээний ирэхээр явж байгаа ч юм ингээ орсон. Гэтэл одооний хүмүүс бол ингээд бүх юм маш их судалдаг болсон. Төгсөөд гарсны дараа энд би ямар цалинтай ажил дээр очих гэдэг тэдний хамгийн түрүүний сонирхол болсон. Гэтэл одоо манай хүнсний салбар энэ төр чи одоо нарийн ширний салбар хөнгө болчиход байгаа. Гарсны дараа маш хүнд ажил дээр маш бага цалинтай. Манай хүнсний салбарууд ч гэсэн бага цалинтай. Гэтэл одоо энэ том үйлдвэрүүч ажиллах дор ажил механик инженерүүд хэрэгтэй болж байна. Тэгэхэд механик инженерийн мэргэжил чинь сурах хэцүү, гарсны дараа ч хэцүү. Гарсны дараа механик инженер чинь асар их потенциалтай хүмүүс асар их юм хийдэг. Гарсны дараа тэр IT-ийн инженер болсон дээр байна уу? Эсвэл бол механик инженер болох уу гэдэг дээр тэр хүмүүс чинь сонголт тэнгүүтэй. Одоо тэр IT гэдэг ч одоо хүн хахаад ингээ ороод гарсныхаа дараач тэд нар чинь цалин бүлэг өндөртэй ажиллаж чадаад байна тий. Тэгэхээр зах зээлийн цалингийн судалгааг бол бид нэр зөндөө хийгээл тэгээ энийг зөндөө асуудал төвшүүлсэн байхгүй. Одоо энэ хүмүүс төгсөн гарсны дараа энэ хүнс хөнгөн үйлдвэрлэлийн салбар дээр очиод ажиллахад цалин бага учраас ерөөсөө энэглүүч хүүхдүүд сонгож орж ирэхгүй байна. Тэгэхээр бид нэг санал тавиад байгаа нь ерөөсөө энийг бодлогоор нөгөө одоо шинэ ерөнхийлөгч одоо нөгөө хүүхдүүдийг тэтгэлэгтээ сургаж байгаа шүү дээ. Тэгээд дандаа гадаадд сургаад байгаа. Тэгэл дотоодын их сургуулиудаа яагаад ингэж тэтгэлэг өгөөд шууд энэ ерөнхийлөгчийн илгээлт энэ төр гээд ингэж сурчиж болдгүй юм бэ гэл одоо шинэ манай шүтээс төр ч гэсэн байнгын энэ бол ингэж асуудал болоод ярьж идэг байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг талдаа яг шуутхан хэлэхэд гадаадад амьдэрсэн гадаадын одоо тэр бүх тогтолцоо тий сайхан одоо дор ажил дээр агаар шороо тосгүй орчин тасцсан хүн чинь буцаад Монголд ирж ажиллах энэ төр чинь бол аюу хүнд болчиход дээ шүү дээ хүнд болчиход дээ шүү дээ. Тэгэхээр тэр үедээ л хөдөө орон нутгийн хүүхд чи Улаанбаатар хотод ирж хэрэг буцаад сум руугаа явж ажиллаж өгөхгүй байдаг шүү дээ. Одоо бид нэр сургуультай очиод хоол зүйч хийчихээ гэдээ гуйгатал үйлдвэрт очиж ажиллаж ийшээ явахгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг тийм эдийн засгийн хөшөөрөг байж ш бас явах хэрэгтэй байна. Тэгэхээр яалчгүй цалингийн асуудал бол маш чухал асуудал гэдэг дээр бол санал нэгжин. Гэтэ мэдээ шууд пар хийдэл яаж бид нар ч бас баялгаа бүтээж л хүмүүсийн цалин нэмэгдүүлэхээр гарах байх л та. Тэгэхээр дор хаяж одоо хүнсний хувьсгал дээр бол одоо чинь бид нар бол санал ярилцаад байна. Ямар мэрэгжлүүд зайлшгүй шаардлагатай
энэ мэрэгжлүүдийг одоо шинэ ерөнхийлөгчийн тэр нөгөө илгээлтүүдийн хүрээнд дотоодын их сургуулиудаа сонгож оруулаад ингээд илгээлт одоо төлбөр мөнгөний төлөөд ингээ явдаг тий. Тэгээд шинэ бид нар магадлал итгэмжлэлийн зөвлөрөө ч гэсэн саналтаа өгж байгаа байхгүй. Одоо нөгөө сүүлийн үе чинь хүн орохгүй байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр бимүүдийн магадлал итгэмжил чинь нөгөө оюутны тоо цөөн болчвол магадлал итгэмжлэхгүй энэ гэдэг зүйл яриад байдаг. Тэр ийм харилцан нэгээ чөдөрлөөд байгаа энэ нэг тогтолцоонууд байгаа дээ шүү дээ. Тийм энэ тогтолцоонуудыг өөрчлөөд аль болох яаж дэмжих үү гэдэг зүйлээ яриад. Тэгэхээр цалин бүндүүний асуудал чухал. Гэхдээ энд бас нэг тэр нэг сэтгэл те нэг юм зориг ирээдүйд бас нэг юм бүх юм чинь бас мөнгөөр хэмжигдээд байвал утгагүй шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг зүйлийг илүү залуучуудад ойлгуулах, өдөөх энэ байдлуудыг өгөх тухайн асуудал байна те. За тэгээд ногооны асуудал ингээ ярихад бид нар ногооны хувьд бол одоо шинэ би бүдүүн нарийн ногоо гэж бас ярмааргүй л санагдаад байгаа байхгүй юу. Энд ч одоо нэг ирээн дээр ярьдаг хиллэг арчид бид нар одоо бүр том хурал дээр ч гэсэн бүдүүн ногоо нарийн ногоог ингээ яриад те. Тэгэхээр их л харамсалтай санагддаг байхгүй. Тэгэхээр зэрэг үндсүрт ногоонуудын хувьд бол бид нэр үс агуулгын асуудлыг шийдэх ёстой тий. Агуулгын асуудлыг шийдээд бид нар ч одоо дандаа луунг одоо хатаж идэх гэж байхгүй үстэй чинь. Тэгвэл нөгөө хоол нууч одоо юу болж хувирах вэ тий. Тэгэхээр эн чинь нөгөө агуулгын асуудлуудыг шийдэж угаасаа бид нар чинь хавар болтол ногоогоо хадгалаад идэж чаддаг л байсан ард түмэн шүү дээ тий. Тэр энийг шийдэх харин ногоонуудаа ч гэсэн тэгэхээр л нөгөө хүлэмжийн асуудал ялчгүй ингээ гарч ирээд байгаа тий. Тэгэхээр энэ бүгдээр бол одоо харьцангуйгаар бид нар ингээ дээр түвшиндөө ерөнхийлөгчийн хөдөлгөөнүүдийн хүрээнд ойлголт маань нэгдээд ирэхээрээ доошоо бас ингээ хэрэгжилт маань их сайн хайтайхан нэгдмэл удирдлагатай яваад одоо сая ярьсан үр дүнгууд бас ингэж гарч өгöd байгаа гэж бол энд бол бид нар их л цаашаалтай байгаад байгаа юм л да. Мэдээж бүсчилж хөгжиж гэж байгаа бол үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэвэл болсон хүчин нөгөө баялаг бүтээш чадварлаг болсон хүчин чинь хэрэгтэй гэдэг ингээл бүх юм ингээл мэдээж уялдаатай. За тэгээд тэр үйлдвэрлэлийг хийхин тулд чадварлаг хүмүүстэй зээл мэлийн ол ходоод 4 2 дарга хэллээ 3200 аж ахуй нэгж тэгээд энэ бол баггүй тоо гол нь нөгөө эргээд үр дүн яаж гаргасан бэ? Дунд нь хин нэгэн хариуцлага алдсан бол энэний хариуцлагыг хин хүлээх вэ гэдэг юм уу би илүү хүнс ярьж байгаа учраас би бас нөгөө мэрэгжлийн хяналт гэдэг юм л толгойд ороод байна л да. Тэгэхээр ер нь хяналтаа яаж тавьж байгаа? Яг иргэн бямцагт эрүүл чанартай хүнс өгч байгаа гэдгийг хэн батлах юм гэдэг ч юм уу ингээд ярих юм бол их олон юм ярих болцлоод байгаа. Тэгэхээр энэ бүсчилсэн хөгжлийн өөрийнх нь энэ явж байгаа концепц нь явж хүнсний хувьсгалын тэр үйлдвэрлэл эрүүл аюулгүй тэр хүнсээр хангана гэдэг энэ бодлоготойгоо ямар үйл ажиллагаагаар явсаар уялдах вэ гэдэг нь бол мэдээж их ажил баг. Тэгэхээр энэ дотроос давын дөрөнд бид юуг нь илүү чухалчилж авч давын дөрөнд хэрэгжүүлэх вэ гэдэг нэг нь бас ярих хэрэгтэй тий. Миний бодлоор бол одоо сая хэллээ хөдөлгөөнүүдийг одоо хяналт шалгалт тийм ээ үнэлгээ одоо ингээд өгөх хэрэгтэй, эренблэгдээд одоо тийм ээ яг одоо бодиттой болж гин үү гэдэг тал дээр одоо ажиллагаанууд явагдаж штэ тий. Тэгэхээр гадны орнуудыг ингээ харахаар шинжлэх ухаан суурилсан одоо ажлыг эхлүүлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл зээл шинэ хоршоонд одоо ингээ зээлүүд өгж штэ. Зээл бол өгжиж тэр аж ахуй нэгжүүдийг босгож ирэн дэмжиж тийм ээ. Гэхдээ тэр зээл авж байгаа хүн яг мэрэгжлийн хүн байна уу? Энийг хийж чадах уугүй юу гэдэг дээр хяналт байх хэрэгтэй. Тэр хяналтыг яаж яах вэ гэхээр одоо жишээлбэл хүлэмжийн аж ахуйн дээр би нэг гагийн хүлэмжтэй болчихъя тийм ээ. За тэр гагийн хүлэмжээ би ердөөсөө ганцхан помидор тариал орлоготой олно гэсэн хүн байна. Би зээл авах гэж байна тийм ээ. Тэгэх юм бол энийг одоо солонгосын жишээ байгаа. Хүү бол манайх арайж бас жоох өндөр байгаад байгаа. Хүүгний хувьд бол одоо жилийн 1% хүүтэйгээ хүү. Гэхдээ тэр зээлийг авахын тулд тэр хүн 2 жилийн хугацаанд 1.5-аас 2 жилийн хугацаанд тусдаа одоо нөгөө хүлэмжинд ажиллана. За тэр хүлэмжийг бол одоо манай Агросити гэдэг одоо жишээлх юм бол Улаанбаатар хот дээр 50 гагийн хүлэмжийн зохицолбор гэд төлөвлөсөн байна шүү дээ. Тэгэхэд тэрний одоо нэг 5 гагийн ч юм уу, 1 га, 2 гагийн ч юм уу яг ийм одоо хүмүүсээ бэлтгэдэг тийм одоо тийм тэрэнд болохоор яг мэрэгжлийн хүмүүс нь зааж зөвлөгөө өгнө, байнгын зөвлөгөөтэй. За хөрсгөө орчинд юм уу, хөрсөнд чи лойл тарих юм уу, химик тарих юм уу те бүгднгийнх нь тооцоог. За одоо жилийн таны орлого зарлага ийм байх
дараах нь тийм ээ бүх орлого зарлагаар нь гаргаж ирээд за ингээд хураалтын технологи, тарилтын технологи бүгднгийн энэ хугацаанд зааж өгөөд яхад нөгөө хүн яг бизнесээ эхлэхэд бэлэн болчихно. За ингээд нөгөө би яг помидор тарихад бол бэлэн болчлаа. Одоо би эрсдэлгүй, айх аюулгүй би одоо тэдэн тэр бүмийн зээл авъя гэхэд одоо бэлтгэгдсэн байна тийм. За ингээд сертификатаа авлаа. За тэгээд тэрийг банкн дээр очиод яхад нөгөө хүнд банк итгээд нөгөө тэр бүм төгрөгийг өгнө. Тэгээ өгөхдөө бас за өөрөө мэдээд хүлэмжээ бариаг хайчихгүй. За улсаас бол за та хаана хүлэмжээ барих чам. За тэр бүс нутгийн чинь хөрс цагуурын онцлог ийм учраас ийм загварын хүлэмжтэй барина. Нөгөө жилийн хугацаанд бэлтгэж явахдаа бүх юм ингээд бэлдээ тооцоолын нөгөө хүнд ингээд заа сургаад өгчнө. За тэгээ ямар компаниар барих юм тэрийг одоо барих тийм ээ. За бариад ясан тохиолдолд хүлэмжний нөгөө юм дээр одоо нөгөө үн чинь 10 жил 20 жилийн хугацаанд та энийг ингээд төлөө дуусгана гэдэг энэ одоо гэрээ мэрээ бүр нарийн тооцоотой ингээд гарч манайхан бол одоо зүгээр л хийн гэсэн юм зорилготойгоор тий ашигтай гэл одоо тооны машин дээр үзчихэл за ингээд би юу яачих юм бэ тий ирмэлзэл дөрн тэгэл ороод ядаа нөгөө эхнээс нь 7-8 сард тий баах өгөрцийн фам дээр гараад ирэнгүүт зарч чадхаа ангуудаа шантраал тэгэл одоо яг нөгөө авсан зээлийнхаа утгаар нь хөгжүүлж чадахгүйгээр ахаад нөгөө шархаа нөхөхийн тулд өөр бизнес рүү ороод ч юм уу ингэж яваад байгаа учраас үйлдвэрлэл болж чадахгүй. Тэгэхээр үйлдвэрлэл хөгжүүлэх гэх юм бол яг эрдэмтэн судлаачид тийм ээ очиж байнгын зөвлөгөө өгөө тэр аж ахуй нэгжийг хөл дөөрн тогтоох хэмжээнд нь байлгаж өгөх юм бол эргээд нөгөө мөнгө чинь ингээ улсдаа орж ирээд тэгээд дахиад тэр хүнсний бүтээгдэхүүн эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангаад ингээд нөгөө цогцын үйл ажиллагаа болж байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан аж ахуй нэгжүүдийг одоо ингээл мөнгө өгсөн юм чи одоо боломж чадна гэж ингэж өртөөс орхиж болохгүй санагдаж байна. Ингэж бэлдэж өгөхөөр нөгөө эрсэлгүй зүйлээ гарч ийн гэдэг одоо түрүүн хяналт шалгалт гэж яасан шүү дээ. Тэгэхээр хяналт шалгалт гэдэг нь яг тийм одоо санамсруу хяналтын тогтолцоонууд бол улс оронд ер нь байх шиг байгаад байгаа. Тэгвэл тэр хүн яг саяных шиг ингээ бэлдээд өчгөр тэр хүний хийж байгаа зүйл чинь яг зөв зүйл гарна л гэдэг л тийм л зүйл байхгүй. Тэр чинь өөрөө болохгүйгаа мэдчихлээ. Ингээ мэдчихлээ. Жишээ нь нөгөө гербицид юм яаж хэрэглэх үү, ямар төрлийн гербицидыг хэрэглээд энийгээ хизээ цацаад яах вэ ийх үү гэхээр нөгөө одоо бид нар чинь гербицид, пестицидгүй ногоо чинь бид нартэй хүрээд ирэх жишээтэй гих мэтэр те. Ингээд нөгөө цаанаасаа нөгөө системээрээ аливаа асуудлаа зөв явуулаад авах тухай асуудал байгаа. Тэгээ сая бид нар үйлдвэртэй холбоотой нэг зүйлийг хэлэхэд сая хүнсний хувьсгалын хүрээнд гарсан нэг том одоо би бол энийг түүхэн шийдвэр гэж бас хэлэх болов уу гэж бодож байгаа. Тэрний юу гэхээр Монгол улс ч одоо яг хүнсээ яг одоо судлаад бүр нарийн одоо юм баг одоо судлаад яг ийм байна. Одоо шинэ самрын бизнес эрхэлж байгаа хүмүүс байлаа гэх чинь одоо тэр хушны самрын тосны шимт хичээлэг байдал гэдгийг л яг л гаргаж иржээс тэр чинь экспортод очиж өрсөлдөн шүү дээ. Манай самрын тос ийм учраас л ийм байна. Тэгээ тэрийгэ нотлох юм Монголд өрөөсөө яг үннийг хэлэхэд бол байдаггүйсэн байхгүй юу. Хуучин бол байсан. Хуучин системд бол байсан. Хүнсээ үздэг байсан. Тэгээ эн чинь бас нөгөө байхгүй болчоод тэгээ одоо манай бүх хүнсний үйлдвэрүүд чинь бараг л ерөөсөө том жижиггүй одоо бүр одоо том үйлдвэрээсээ ахуулаад жижиг. Одоо тэгээ энэ бизнес дөнгөж эхэлж байгаа хүмүүс чинь одоо нэг бүтээгдэхүүн гаргачлаа. Тэрэн дээр л чинь шошгоо тавих асуудал яриад ирэхэд нөгөө тэр доторх үзүүлэлтүүдийг яаж үзүүлэх вэ гэдэг юм чинь Монголд байхгүй учраас бүгд л одоо янз бүрийн аргаар л гадагшаа лаборатори энэ төрлөө явуул. Тэгээ тэрэнд нь асар их одоо нөгөө мөнгөн ийм одоо зардал тэр чинь бас яг л нөгөө бүтээгдэхүүнд нэмэгдчихэж байгаа хгүй. Помидорыг заашгүй 14 мянгаар зарах хэрэгтэй байна гэдэг. Тэр чинь өртөг нэмэхэл нэг субъект болоод ингэ явчихж байгаа. Тэгэхээр энд хүнсний хувьсгал дээр бол хүнсний эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулагдаж хүнсээ бүтэн цогцороо шинжилдэг болгоё гэдэг энэ шийдвэрийг угаасаа анханасаа тогтоолтоо тусгаад ингэж явсаар хагаад одоо энэ жил одоо засгийн газрын тогтоолоор хүрээлэн байгуулагдлаа ш. Тэгтээ одоо энэ хүрээлэн бүрэн хөл гараа олж одоо тэгээ бид нар шинжилгээний аргууд чинь бүгд өөрчлөл. Эмнэлгийн тоног төхөөрөмж яаж өөрчлөгдөж байгаа вэ бид нар одоо мэдж байгаа шүү дээ тий. Томограф тэрнтэй адилхан тэрийг ажилуулахын тулд одоо эрүүл мэндийн салбар тэр хүмүүсийг бэлтэж байгаа үстэй тэр нарийн багшин дээр ажил. Яг тэрнтэй адилхан хүнсний эрдэм шинжилгээний хүрээлийг бүрэн утгаар нь бүх хүнсний үйлдвэрлэл одоо хүнстэй аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн бүх одоо шимт хичээлийн болон бүх үзүүлэлтүүдийг молекул биологийн түвшинд ч гэсэн үзэх юм түвшинд хүрэхийн тулд бол их нарийн өндөр мэдрэмж багжуудын үйл ажиллагаа шаардлагатай. Энийг одоо харин бид нэр хийх гэдэг юм одоо нүүр тулсан юм бас хэцүү
ажилтаа бол тулж байгаа. Гэхдээ энэ дээр бол яалчгүй өндөр хөгжилтэй орны тусламж авахаас өөр арга байхгүй. Тэгэхээр энэ тусламжийг яаж авах вэ гэдгийг одоо бас ингээд бүгдээрээ хамтдаа улс орнууд руу хүсэлтгээд ингээд уулзаад энэ чинь гадаадын нөгөө олон одоо тусламжаар ч юм уу хийхгүй бол энэ чинь тэгэхээр ингэж чадах юм бол одоо шинэ манай үйлдвэрүүд маань нөгөө бас нэг толгойн өвчнөөс салах байхгүй. Тэгээ энэ нөгөө яг хүнсэн дотор чинь ийм шимт ижил юм байхгүй энийгээ мэдэхгүй учраас ийм мэдээллийн шинжилгээч одоо тий суурилтаа үн ингээд нөгөө нийгэмд ингээд тардаггүй учраас манай хүмүүс чинь бас ингээд буруу мэдээллээр энэ бас үлдээ энэ идэж ууж байгаа зүйлс чи стресс авчрах ийм хүчтэй бас нэг нийгмийн сөрөг хандлагыг бий болоход хүрээд байгаа ш. Тэгэхээр энэ одоо шинжлэх ухаанчаар үйлдвэрлэлээ хөгжүүлэх, үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ шинжлэх, хүн амдаач зүг мэдээлэлтэй хүргэх, ингээд хүмүүсийн хоолтоо сайжруулах, ингэж нөгөө эрүүл хүнсээр хоолсон хүмүүс эрүүл хүнс бид нар авчиад өгсөн ч гэсэн тэр хүмүүс маань буруу хадгалаа, буруу босруулах юм бол нөгөө эрүүл хүн чинь болж чадахгүй шүү дээ. Хүнээ эрүүл болгох гэдэг гол зорилго таамжтай. Тэгэхээр бас л энэ систем тогтолцоо зүй их тухай асуудал гарч байна гэсэн үг. Ер нь тогтолцоо зөв байх гэдэг л бүх салбарт хамгийн чухал тий тэр систем нь өөрөө зөв. Тэгээд тэр ногоо тарих гэж байгаа хүн л анханасаа эхлээл яг ингээл жижиг юм шиг энэ тарж ядаад ах байсан гэж манайхан бас тэгдэг те ер нь аливаа ажлыг хийхдээ энэ хүний хийж байгаа энийг хийж ядаад ах байсан гэд тэгэхээр тэрийг хийхийн тулд яг тэр хадаасыг яг яаж барьж байгаа хэдэн градус налуу барьж ээж хадуул ингэж ордгоо гэдгийг л сурна гэдэг чинь өөрөө энийг л нөгөө юу гэдэг байгаа одоо систем тогтолцоо юм зөв байх хэрэгтэй. Тэгээ саяны ярьсан дээр зөв тогтолцоо гэдэг дээр одоо олон улсад ингээд туршигдсан айгүй болон сайн загварууд байж байгаа тий. Тэр загваруудыг бид нэр заавал одоо тэр орнуудыг дуурайгаад 10 20 жил ингээд судаалах биш. Тухайн орны загварыг хамтын ажиллагааны хүрээнд яг авчираад Монголдо нутагшуулах. Тэгээд цаг хугацаа очихны илүүтэй гэж олон давуу талтай гэж харж байгаа. Мөн түр манай доктор хэлснээр яг ногоо тарьдаг хүн маань ногоогоо тарьчих юм бол дундын оршоо бий болоо тий. Дундаа одоо 10 байл ногоо тарих юм бол дундаа нэг тээврийн компанитай тий. Тэр тээврийн компани 10 айлынхаа өртгийг болгочдаг. 10 айл нь дундаа нэг ногоо тэгэхгүй нэг портроор зөөгөөд ах биш тий. Дундаа нэг том машинаар аруулангийн нэг зөөчдөг. Иймэрхүү оюутай холбоо маань ингээд цогцоороо бүртгэхээ одоо энэ нөгөө тогтолцооны зөв шийдэл юм болов уу гэж харж байгаа. Тэгээ бас сая хэдхэн хоногийн өмнө манай хүнсний ус бол төрөө бас байгууллагын удирдлагууд бүсчилсэн хөгжлийн үндэсний үрэлтэн дээр хамтын ажиллагааны эхлүүлсэн байлаа. Энийг бас нэлээдгүй сайшаалтаа гэж харж байгаа. Энэ тогтолцоо л ингээд хоорондохоо уялдаа холбоог хангаад явчих юм бол энэ бол хийхэд бол нэг асуудалтай зүйл биш ээ гэж бодож байна. Ер нь энэ салбар дундын уялдааны асуудал аюул чухал байдаг те би бинийгээ сонсох бие биендээ яг нөгөө нэгдсэн нэг ийм шугамар явах. Тэгэхгүй бол одоо нөгөө өөр өөрсдийн мэрэгжлийн байгууллагын гэдэг юм чиглэлээрээ бас ингээл манайх ч ингэхтэй танайх ч ингэхгүй гэд ингээд ахаар бас тэгээд эцсийн бүлэгтээ яг нөгөө хүрнэ гэжээс үр дүндээ хүрч чаддгүй нэг дунд нь зогсчдаг асуудал байгаа гэдэг. Би хариулах уу те. За тэгэхээр яг биднээс ингээд одоо хувийн секторын хийж болох юмыг одоо бид ингээд төрийг төлөөлж байгаа хүмүүс бол эдгэрхийг ярьж байна л да. Тим юм хийн, юм хийн гэх. Ерөөсөө хувийн секторыг хөгжүүлж хүмүүсийн бизнесийг сонирхлыг одоо өрнүүлэх, идэвхжүүлэх, чадваржуулах юм бол ерөөсөө л төрөөс энэ цалингийн асуудал. Одоо цалингийн реформыг бидээс хийх хэрэгтэй. Өнөөдөр бидээс ингээд ярьж байна. Гадаадаас ингээд гадаадаас ингээд дуурайж байна. Гадаадаас бидээс ганц л юм дуурайхгүй шүү дээ. Цалингаа нэмэхгүй шүү дээ. Энэ цалин байхгүй учраас бидээс цалин байхгүй учраас биднээсийн амьдрал чанаргүй байхгүй. Биднээс өндөр цалин хөлсний нөгөө тал амьдралын чанар бий бол. Амьдралын чанар гэдэг чинь энэ эрүүл хүнс. Өөрөөр хэлбэл өнөөдөр өглөөний цайн дээр Монгол хүн 200 төгрөгийн өртөгтэй одоо нэг зүсэм талах идж байгаа бол энийг бидээс 2000 төгрөг болгох хэрэгтэй шүү дээ. Тэгвэл бидээс амьдрал чадвар. Цаашлаад бидээс нөрөг шиг 20,000 төгрөгөнд хүрэх хэрэгтэй шүү дээ. Ингэхийн бол энэ үйлдвэрлэж байгаа одоо тэр улаан зой тарьж байгаа өндөг гаргаж байгаа энэ хүмүүсийн чинь гүйлгээ сайжраад эдийн засгийн эргэлт бий болоод ингээд ирэх юм бол аяндаа ингээд энэ бүсчилсэн хөгжил одоо тэр баруун талдаа тарина уу, зүүн талдаа тарина уу, говьд тарина уу, хойд талдаа тарина уу, энэ чинь зах зээлт болчих байхгүй юу? Ерөөсөө цалин гэдэг бол ерөөсөө биднээс энэ дотоод зах зээлийнхээ эздэг бий болгож байгаа. Өнөөдөр биднээс дотоод зах зээл маань эзэнгүй шүү дээ. Өнөөдөр Украин бах жишээлх юм бол 40,000 төгрөг хүрчих юм бол авч чадахгүй шүү дээ. 40,000 төгрөгөнд нөгөө үйлдвэрсэн Украин аж ахуй байгууллагууд чинь өртгөн чинь 40,000 төгрөгөнд би зарж ээж одоо надад ашиг ирэхээр болчиход шүү дээ. Тэгэхээр энэ чинь ингээд ерөөсөө
Энэ хувьсгалууд ялах юм бол ерөөсөө л одоо цалингийн реформ хийх хэрэгтэй. Энийг бол маш зөрөгтэй хийх хэрэгтэй. Тэгж чадах юм бол биднес маш амархан одоо хялбар өртгөөр энэ төвжирэл, энэ утаа, энэ бүгдийнхээ ард гарч чадна. Тэрнээс биш биднес одоо энэ хүн амынхаа өсөлтийг жишээлбэл Улаанбаатар хотод тийм ээ маш их хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлээд, зам тавиад, гүүр бариад бид гүйцэхгүй байхгүй юу? Энэ улам л ядуурлууд их зээл улам л одоо нөгөө барьцлын одоо нэг ядуу гэр хорооллууд юу одоо хотууд байдаг шиг болоод байгаа байхгүй юу биднес. Тэгэхээр ерөөсөө л энэ хувьсгалуудын үр дүнгийн хэрвээ биднес яг амьдрал дээр хэрэгжүүлээ. Энэ хувийн секторуудын одоо дэмжиж гэвэл ерөөсөө л төрөөс энэ цалингийн реформ хийж одоо Монгол хүний дундад цалин $1000 хүрэх хэрэгтэй. За, даваа дарга санал нийлж гэнэ үү та? Ер нь бол манай докторууд бол олон талаас нь ярьж байна л да. Тэгээ би ч бас өөрөө их ярьдаг хүн байгаа шүү дээ. Одоо энэ сүүлийн одоо 3 жил ч ингээл энэ хүнсний хангамж аюулгүй хүнсний хөдөлгөөний талаар ярьж ийн бас суралцж ийн те. Энэ эрдэмтдээс маш их юм сурж байгаа. Бас одоо энэ хүнс үйлдвэрлэгч нараас маш их юм суралцж ийн. Төрийн одоо олон жил төрийн алба хашсан хүмүүсээс бас их суралцж ийн те. Тэгээд суралцаад явж ийн, сонсоод явж ийн. Бодлогоо яаж тодорхойлов, яаж хэрэгжүүлэх үү, олон улсын туршлага ямар байна те. Бид ямар төвшөнд явж ийн, төвшнөө тодорхойлох хэрэгтэй. Дээр нь хүнсний хувьсгал зарлагдахаас өмнө ямар байсан юм? Өнөөдөр зарлагдаад 3 жил болж байхад ямар ахыг дэвшил гарч байгаа юм? Ямар алдаа төтгөл байгаа юм те? Тэр болгоныг олж харж бодлого тодорхойлох нь гэдэг бол бас нэлээд хүнд асуудал. Ягаад гэвэл их олон жил орхигдсон хүнд хэцүү салбар. Бүх одоо юм аягүй хэцүү. Жижиг том дунд бүх бизнесээр асуудал яг бүгдэн дээр том жижиг асуудал байж байгаа. Хүний нөөц байна, технологи байна, бага хүүтэй зээл хэрэгтэй байна. Тээвэр байна, логистик байна, агуулгах байна гэл ингээл яриад бол бүгдээр асуудал яригдана тийм. Энэ бүгдийг чинь нэг дор бүгдийг шийдчих боломж байхгүй. Харин ч Монгол Улсын ерөнхийлөг санаачлаад хүнсний хувьсгал гэдэг 5 жилийн хугацаатай хөтөлбөр зарлагдсан. Энэ нь сая засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2024-2028 онд ингээд ороод суугаад явчлаа. Тэгэхээр ингээд 5 ч 10 болчихж байна. За олон улсын туршлагаар бол нэг багадаа 20-30 жил явж иж хүнснийхээ зохимжийн асуудлыг шийдсэн мэт юм л. Хангамжаа шийдэж байгаа бас аюулгүй байдлаа тий. Тэгэхээр бид нар ингээд тогтолцоог нь зөв тавиал өгчих юм бол цаашаага аль нам улс төрийн хүчин аль дарга байсан ч явж л байх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ тогтолцоог л бид нар зөв болгохын тулд өнөөдөр эрдэмтдээ сонсож байна, хүнс үйлдвэрлэгч нараа сонсож байна. Тэгээд одоо ард түмнийг одоо хэрэглэгч нараа бас сонсож байна тий. Тэгжээж бид энэ олон хүмүүсээ сонсож дундаас зөв шийдэл мэрэгэл бид нар санал болгоно шүү дээ тий. Тэгэхээр бид нар ингээд нөгөө олон талын имийг бүгднийг нь оролцуулсан одоо хүртэл бид ингээд зөвлөгөө одоо хүртэл бид ингээд хилцүүлэг хийгээ сууж штэ тий. Тэгэхээр ингээд бид нар ингэж явж ижил энийг одоо нэг асуудал шийдчих гээд байгаа байхгүй юу тий. Саяных дээр одоо бий болохоор хүлэмжийн одоо аж ахуй хүнсний ногооны мэргэжил байгаа шүү дээ. Тэгэхээр манай одоо хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа олон жил эрхэлсэн одоо тогтвортой ингээд үйлдвэрлэл явагдаг болсон өвөл зунгүй тийм ээ тарилт хийж байгаа ийм газрууд маань болохоор энэ хүнсний ногооны манай хол бол ингээд нөгөө улирлаад агаад өөрчлөгдөд байдаг. Үнийг хэлбэлзэл ихтэй. Тэгэхээр энийг хэрвээ тогтвортой үн дээр бас барих боломжууд байгаа. Өвөл 100 одоо бүр ингэж 10-20 мянга лөө ингээд гараад даваад явчихгүйгээр тийм ээ. За энэ боломж нь юу байгаа юм гэхээр одоо бид нэр харж байгаа энэ том хөдөлгөөнүүдийн одоо юун дээр зээл өгөхдөө эсвэл бол аж ахуй нэгжүүдийг дэмжихдээ одоо ердөөсө хорших хэвээр. Хүлэмжийн аж ахуйнууд дан дангаараа ингээд тийм ээ 1 гагийн 2 гагийн биш. Одоо нэг одоо хоттой хамгийн ойрхон Агросити гэдэг энэ одоо манай хүлэмжийн аж ахуйг одоо цогцлбор болгоно гэсэн энэ одоо төсөл байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө зээлийг өгөхдөө энэ олон компаниуд одоо Төв аймагт, Эрдэнэтэд тийм ээ Сэлэнгэд гэдэг ингээд байхгүйгээр тэнд зээлийн одоо тодорхой хэмжээний бага хүүтэй зээл өгөөд за тэр тоог захилгаан тийм ээ худаг ус ингээд дэд бүтцийн асуудлуудыг шийдээд өгчих юм бол тэнд одоо өөрсдөө ирээд цогцоор нь ногоогоо тарья гэж. Тэгэхээр тэн дээрээс гараад ирэх юм бол нэгдсэн нэг борлуулалтчсан тэнцэнс одоо бид нар бөөний худалдаа тийм ээ ингээд нөгөө юмнуудаа хийж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр Барсын чэнжүүдийн асуудлыг чсэн нэг дороос нь шийдвэрлэхээр ийм гаргалгаанууд байгаа. Тэгэхээр тэр ийм цогцлбороор нь яг үйлдвэрсэн одоо хэлбэрлүү газар тариаланг мал аж ахуйг оруулаад өгөх ийм одоо тогтолцоо
зооных нь хэлбэрээр л жоохон чиглүүлээд өгчих юм бол аж ахуйн нэгжүүдэд бол одоо чадамж байна. Энэ хугацаанд болохоор тарж ургуулж чаддаг болцсон байна, тийм ээ. Одоо өмнөхтэйгээ харьцуулах юм бол өөр түвшинд гарцсан байна. Тэгэхээр энэ жижиг бизнесүүдийг одоо томоохон бизнес болгох. Тэгээ том бизнес болгохын тулд бас бодлого гэдэг зүйл дээр нөгөө яалтчгүй экспортод чиглэсэн бодлогыг мал аж ахуй газар тариалан дээр одоо яг цогцоор нь бий болгох хэрэгтэй мэрэгчлэтнүүд эрдэмтэд нийлж агаад тэгээ экспорт руу чиглээ явах юм бол аяндаа одоо үйлдвэр тийм ээ томоороо ингэж хийгдэх. Тэгээ тэрэн дээр стандарт одоо ГАП гэж яриад байгаа шүү дээ тийм ээ нөгөө гербицид, пестицидийн асуудал гэдэг бидний хамгийн их аюул түгшээгээд байгаа энэ зүйлүүд ердөөсөө экспортын бодлогыг хэрэгжүүлэх явцад авч шийдвэрлэх энэ шатараасан одоо бодлогын дүндэл бүгдөө зэгслэгдээд ирчин. Тэгэхээр одоо талд байгаа жижиг одоо манай салбарын хүлэмжүүд бол нэг дор бөөгнөрөх цаг нь болсон. Тэр бөөгнөрүүлэхийн тулд төрөөс баримталж байгаа энэ олон хөдөлгөөнүүд маань нөгөө зээл тусламж тийм ээ энэ бүх зүйлүүдээ энэ тал дээр нь одоо хандуулчих юм бол хоршиж чадах хэмжээнд бас хоршийн ач холбогдлыг бас бизнес хийж байгаа хүмүүс маань нэгэн сайн ойлгоцсон байгаа гэж харж байгаа. Нэг зүйлийг дуртахад одоо ингээд борлуулалт чухал гэж бид нэр яриад байгаа тий. Борлуулалтын дээр бас нэг том юм байгаад байгаа. Энийг бас ерөөсөө төдийлөн ерөөсөө ярьдгүй. Биднэрт хууль нь байсан билээ л дээ. Тэгсэн хэрнээ хуулиа хэрэгжүүлэхгүй яваадсэн. Тэгэхээр энэ төрийн худалдаа авалт гэж нэг том юм баа. Тэгэхээр одоо бид нар чинь бүгд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цэргийн анги, хорих анги одоо юу гэдгийг том улсын үйлдвэрийн газрууд одоо чинь Эрдэнэт гэлийн том улсын оролцоотой ийм том газрууд чи айгүй олон хүн ажиллаж штэ энэ сургууль цэцэрлэг энэ төр гэдэг чинь. Тэгээ энэ дээр энэ бүгд л хоол идэж байгаа тийм үү? Өдөрт нэг удаа хоол идэж чинь тэрнээс ч илүү хоол идэж чинь. Тэгэхээр энэ чинь дандаа л одоо саяны тэр ногоо тэрэлт хийх гээд байгаа юмнууд чинь мах цагч очичл ингэж яаж байгаа штэ тий. Тэр энэ төрийн худалдаа авалтын системийг их зөв явуулах гэдэг юм айгүй чухал байсан. Тэгээ бид нэр сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай ерөнхий улсын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль баталж авах үед энэ төрийн худалдаа авалтын тогтолцоог зөв болгох ёстой тухай асуудал яриад ерөөсөө бүр тойрч суучаад хэлэм олцохгүй юм болоод исэн байхгүй. Гэтэл тэр нь манайд хууль нь байгаа. Гэтэл тэр хуулиа хэрэгжүүлэхгүй нөгөө тэр хуулийн дотор байгаа хамгийн юг. Тэр одоо шинэ хөдөө ногоо тарьж авах хүн яагаад одоо шинэ би нэг жишээ хэлье. Одоо шинэ Дундгой аймагт юу тарьж байгаа хүн байна. Өгөрцөг помидор тарьдаг том ийм хүлэмжтэй хүн байна. Тэр бол бараг 12 сар хүртэл ногоогоо аргаж чадж байгаа хөө. Гэтэл тэр аймгийн хүмүүс тэрнээс авч идэж чаддаггүй. Авч идэж чаддгүй. Үгүй цалин биш. Ерөөсөө нөгөө худалдаа авалтын тогтолцоо нь буруу байхгүй. Тэр компани хизээс сургууль цэцэрлэгийн хүүхдэд тэр помидор өгөрцөгийг өгье гэсэн ч нөгөө тэр авдаг худалдаа авалтын тогтолцоо нь буруу байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо энийг зөв болгохоо сүүлийн хэдэн жил оролдож штэ. Энд чи 19 оноос хууль батлагдсан сургуулийн хууль батлагдсанаас хойш оролдоод тэгээ одоо худалдаа авалтын дээр ерөнхий гэрээний юу гэд одоо овоо зүг чигээ ороод тэгээ тэргээр ингээд зарласан ч гэсэн үйлдвэр аж ахуйн нэгж маань ойлголтгүй байгаа учраас бас орж өгөхгүйгээд ингээд зөндөө юм байгаа. Тэгэхээр бид нар энэ төрийн худалдаа авалтын систем тэгээ ер нь бол миний мэдхийн л одоо Солонгос, Япон зэрэг энэ улс орнуудад бол энэ төрийн худалдаа авалтын системийг буцаад тэр төрөөс хоолн зарцуулж байгаа мөнгийг буцаад хувийн бизнес эрхлэгчтэй өгдөг, орон нутгийн хүмүүстэй өгдөг ийм том ийм хүрэг тогтолцоо байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тогтолцоог зөв явуул тэг бүр гадаадын хэлдэг шүү. Ерөөсөө энэ төрийн худалдаа авалт гэдэг бол дотоодын хүнсүүдтэй аж ахуйн үйлдвэрлэлд бүр эрс юм эргэлт өгдөг, нөгөө мөнгөний өгдөг, нөгөө технологийн юмны нөгөө шаардлага яадаг. Тэгээд төр чинь өөрөө шаардлага тавьшиж яг л ийм ногоо авнаа, яг л ийм мах авнаа гэчингүүд тэр шаардлаганд хүрэхийн тулд нөгөө үйлдвэрлэгч нар чинь шаардлага хангаж ингэж тэд нар чинь тэр энэ төрийн худалдаа авалтын системийг зөв болгоно гэдэг. Тэгээ одоо харьцангуй энийг өргөн хүрээнд яриад эхэлчлээ. Ер нь бол тэгээ төрийн худалдааны цахим дэлгүүр төрийн худалдаа авалтын албан ч гэсэн их хариуцлага. Тэгээ бас нэлээд хэдэн жил хамтарч нацалдчихж энийг бас нэлээд овоо тийм үр дүнд хүрэх юм болж байгаа. Тэгэхээр энэ үнцэг бас их чухал зүйл байдаг байхгүй юу? Хүнстэй аж ахуйн үйлдвэрлэлийг сэргэхэд. За Тэгээ өнөөдөр ингээд хүнсний хувьсгал бүсчилсэн хөгжил гэдэг биднес бол одоо яг хөгжлийнхаа зөв горим руу бол орж байгаа. Бодлогын үед бол окей. Сайн байна. Одоо бид ингээд хүнсээ би өөртөө бэлдээ, дотооддоо бэлдээ. Гэтэл дотооддоо ахиад хэлээ дээ. Дотооддоо нөгөө худалдаа авах чадвараа одоо бид бий болохгүй шүү дээ. Өнөөдөр жишээлх юм бол биднес ингээд бүгдээрээ виза карттай болсон. Энэ бол маш том хувьсгал шүү дээ. Энэ ялсан. Одоо биднес бэлэн мөнгөний урсгал байхгүй. Өнөөдөр бол энэ жишээлх юм бол бид хөдөлмөрчдийнхаа цалин 3 сая 5 сая төгрөг болгоход энэ бэлэн мөнгөний урсгал байсан бол тэр инфляц үүссэн. Одоо тэр аюулаас гарцсан шүү дээ. Өөрөө жишээлх юм бол таны одоо жишээлх юм таны цалин 5 сая төгрөг байлаа гэхэд та
хүнсэндээ 1 сая төгрөгийн зарцуулаа их 4 сая төгрөг чинь тэр банкнтаа эргэлдэл явж шít. Тэр 4 сая төгрөгнөөс чинь энэ хүлэмжийн аж ахуй эрхлэж байгаа хүмүүст зээл олгодог. Тэр үхрийн аж ахуй эрхлэж байгаа хүмүүст зээлийн олгодог. Хамгийн гол нь тэндээс гараад ирсэн бүтээгдэхүүн, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг чанартай бүтээгдэхүүнийг та өөрөө худалдаад авдаг юм л чадвартай байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр биднес энэ хүмүүс маань худалдаа авах чадвар байхгүй учраас бид нийтээрээ хөгжихгүй шүү дээ. Юус нийтээрээ хөгжихгүй байгаагийн гол юм нь ерөөсөө энэ цалин мөнгө, энэ хөдөлмөрийг одоо шударгаар үнэлэх энэ эрх чөлөөг бол биднестэй дижээхгүй шүү дээ. Өнөөдөр одоо Монголд бол улс төрийн эрх чөлөө, тэр хэвлэлийн эрх чөлөө энэ бүгд бол одоо ингээд хачин ихэр өгчсөн. Гэтэл Монголд ирээд би ерөөсөө нэг л юм гайхдаг. Яагаад энэ хүмүүс ингээд цалин мөнгө ярьдгүй юм бэ? Энэ хувьсгал энэ бүсчилсэн үйлчлэгийг бий болгоход хэрвээ цалингаа л нэмчих юм бол Монгол бас дорхноо бас төвчрөлгүй болно, утаагүй болно. Хүмүүс чинь сайхан амьдрна. Яагаад өнөөдөр ингээд одоо боловсон хүчнээ дутагдал гэдэг ярьж байна. Солонгост өнөөдөр жишээлх юм бол 10 сая төгрөгийн цалин авч штэ. Гэхдээ тийш очиж л ажиллана үстэй тэр хүмүүс чинь. Тэгэхээр өнөөдөр биднес орон нутагт нь 5 сая төгрөгийн цалин бий болгоё л да. 3 сая төгрөгийн цалин бий болгоё л да. Хүүхдийн мөнгийг 1 сая төгрөг болгоод сумд нь амьдруул. Өнөөдөр жишээлх юм бол ингээд Улаанбаатар хотод ингээд ярихад одоо төгжрлийн гол шалтгаан бол одоо ерөнхий боловсролын сургууль байгаа юм л. Тэгээ ерөнхий боловсролын сургуульд одоо ингээд хүүхдийн хоол өгдөг. Энэ хэрвээ одоо иргэд чинээлэг болчих юм бол шаардлахгүй шүү дээ. Тийм. Ямар шаардлагагүй шүү дээ. Тэр нэг хүнд ингээд нэг мөнгө өгөөл чи одоо 2000 төгрөгнөөс нь тэдэн төгрөгийг ингээд авчлаа, идчихлээ, уучлаа. Өнөөдөр хүн чинь бизнес хийж байгаа юм чи бас ашиг харж л харна. Тэгэхээр чинь энэ тогтолцоог бидус ерөөсөө байхгүй болгох гол зарчим ерөөсөө гол одоо шүүрэг, гол одоо гарц бол ерөөсөө бидус энэ цалингийн реформ л хийх. Биднес өнөөдөр одоо монголчууд 30 жил одоо ингээд баг цалинтай ажил хийгээд ингээд таанус ч гэсэн одоо ингээд түрүү ярьж байна. Өдөр шөнөгөл ингээд явцгааж таасын цалин одоо эдэн дөрвүүдийг би бол хэлж мэдээгүй. Тийм ээ. Тэгэхээр энэ төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шудрагваа, үнэнч вэ гэдээ бид шаардаад байдаг. Цалин мөнгөний өгөхгүй бол энэ чинь тэр хулгай, тэр авилгал эцээч биднес салж чадахгүй шүү дээ. Гэтэл Монголд одоо ингээд энэ банкны хувьсгал ялцсан. Энэ банкны хувьсгал ялцсан тийм. Бид одоо мөнгөө ингээд цааш нь хийж чадсан ийм ус шүү дээ. Тэр нь одоо энэ хэрвээ биднес энэ банкны хувьсгал шиг хүнсний хувьсгал яаж чадах юм бол дотооддоо тэр 19 байна уу 50 байна уу тий. Тэр нэрлийнхаа төрлийн бүтээгдэхүүнийг цалин өслийн үнэлэмжийг л нэмэгдүүлчих юм бол энэ хүнсний хувьсгал тэр бүсчилсэн өгжилч аяандаа бий болчихно гэдэгтэй үүсвэр байж ижил цалин үүсвэр байж тий түрүү хэлсэн манай төсөв өнөөдөр ингээ 10 тэрбум долларт хүрсэн. Эний чинь одоо тэр 70% шууд одоо нөрөө үүсчих. Тэгээд нөгөө талдаа баялаг бүтээгч тэгэхээр тэр худалдан авахч бий болчоор харин энэ баялаг бүтээгч чинь эндээ өөрсдөө хөгжиж. Тэгээд одоо манай ганцхан ажиллах хүч байхгүй байгаа. Гэхдээ ажиллах хүч тэр чинь 100 мянгаыг өгье гэдгсэн чинь одоо байхгүй шүү дээ. Одоо өмнө говьд жишээлбэл би ногоо тари том уул урхаагаа шүү дээ. Ханган нийлүүлэлт хийдэг болчих гээд тийм ээ. За тэгэнгүүт хоршихгүйгээр хизээч одоо нөгөө нэг дулмаа гэдэг ногоо чинь бол оюутлахад байж ногоогоо өгч чадахгүй. За тэгээд хоршиж жагаад ингээд юу бизнес хий тийм ээ. За ингээд дундын хоршоодууд нөгөө сав баглаа бодол тээврийн хариуцлага дундын хоршоодууд гарна. Тэгэхгүй бол одоо түрүүнчсэн цэцэрлэгч би ногоогоо тарьж чадчихна. Өгье гэх юм бол авахгүй. Супермаркетд чсэн өгье гэхэд авахгүй. Системийг зөв болгох бас л. Тэгвэл одоо дундын хоршоодууд үүсвэр маань тэндээс бий болох гэдэг гэсэн үг. Тэгээд нэг зүйлийг бас хэлж тойр суужаад бас маргалдаад байгаа эйгүй юм. Тэгтээ одоо нийслэлийг төлөвлөж байгаа хүмүүс маань сургууль дээр хүүхд тоолонд өгөхгүй гэд хэлнэ гэдэг надад ч бас л харамсалтай санагдаад байгаа байхгүй. Сургууль дээр нь хүүхдэд хооллох чинь чи ерөөсөө мөнгө төрхтэй ч холбоотой юм биш шүү. Энд чи ерөөсөө ирээдүйн эрүүл зөв дадал зуршилтай тийм үнийг яг дэлхийд даяар 200-аад орон одоо ч Америк хоолж байна, одоо ч Англи хоолж байна, одоо ч Япон солонгос хоолж байна. Тэд нар баян тарган болчлоо, цалин мөнгөтэй болчлоо гэд хүүхдэд хооллохгүй харин ч хүүхд дээрээ бүр илүү зөв. Тэгээ мөнгө байлаа гэдэг. Одоо би энэ дэр нэг жишээ хэлье. Мөнгө байлаа. За мөнгө байлаа. Өнөөдөр хүмүүсийг сүү уу гэд би одоо энийг бүр судалгаантай хэлнэ ш. Сүү аваад яагаад уучдгүй юм бэ гэхэд тэд нар мөнгөгүй гэж байгаа хгүй. Тэгвэл тэд нар ундаа авч уугаал ш. Ундаа сүү хоёрны үн чинь баг сүүнээсээ ундаа илүү. Тэгээ эн чинь мөнгөгүй асуудал биш. Эн чинь зүгээр хоол тэжээлийн мэдлэг тэр шимт ижилийн боловсрал гэж нэг юм ба. Тэгээ яагаад улс орнууд хүүхдийг багаас нь шимт ижилийн боловсрал олгоод ингэ яваад эн чинь ирээдүйд эрүүл хүн болгох чинь. Тэгэхээр зэрэг яг үүндээ цалин бүнлөө мэдээж нэмэх бол хэрэгтэй. Тэр бүгдийн зөвшөөрч чинь. Тэгтээ их усрээ бий болох. Дээр нь мөнгө өглөө гэд одоо манад мөнгөтэй хүний ч эрүүл байж чадж байгаа юм уу?
мөнгөгүй хүнд бас эрүүл байж чадчих юм гэдэг асуудал байна. Мөнгө байлаа гэд эрүүл байж чаддаг бол эрүүл байх л хэрэгтэй шүү дээ. Тэг чадахгүй. Тэгэхээр энэ хоол хүнс чанар одоо хяналтын тогтолцоо, тэр лаборатори, шинжлэх юу гэдэг энэ маш олон юмтай холбоотой. Ер нь ганц хүчин зүйлээс болдог юм гэж одоо амьдралд ерөөсөө байхгүй. Эн чинь нөгөө ахаал нөгөө систем гэдэг юм л хэлэхэд хүрч байгаа байхгүй юу ер нь л. За ганц Төрөө маань пүрүжөө доктор маань айгүй чухал сэдвийг хөндлөө. Тэр нь өөрөө төрийн худалдаа авалт. Төрийн худалдаа авалт маань өөрөө одоо нөгөө Санта Мота гэдэгчлээ одоо 21,331 сум дээр ингээд бидний зүгээс ингээд зарим судалгаа хийгээд үтсэн. Тэгэхээр зарим сум дээр одоо төрийн худалдаа авалт айгүй сайхан энэ хөлсний хувьсгал, бүсчилсэн хөгжил тэгээ шинэ орчоо хөдөлгөөнүүд хамтраад нэгдээд одоо тухайлбал Хүсэл аймгийн Иржил дүм сумын сургууль нь тухайн одоо хүнсний хувьсгал болон шинэ орчоо хөдөлгөөнөөс хөнгөлтөө зээл аваад авсан иргэдийнхээ орчооноос сургуулийнхаа хүнсний хоолыг бэлдэж явах жишээ нь. Тэгээд Хүсэл аймгийн төвөөс авахын оронд тэндээсээ авах юм бол нэгдүгürt ядаж цаг хугацааны хувьд ойрхон тэгээд шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэх. Иймэрхүү сайн чинүүд маш олон байгаа. Энэ чинүүд одоо илүү олон болоосаа тэгээ энэ дээр бид нар бас хяналт тавиад явах зүйтэй байх. Тэр утгаараа энэ олон сумдууд болон сургуулиуд одоо бүгдээрээ анхаарч ивэл яг энэ жишгээр бүгдээрээ хөгжөөсөө гэдгийг бас уриалгыг бас хувийнхаа зүгээс хэлмээр байна. За би нэг за өнөөдөр ингээд зүгээр яг бодит жишээ ярил л. За өнөөдөр Эрдэнэ төлбөр оюу толгой. Тийш хүмүүс одоо ажилд орох гээд өндөр цалинтай ажилд орох гээд дугаардсан ба шүү дээ. За өнөөдөр биднээс телевизэд ажилладаг хүмүүс, дунд сургуульд ажилладаг багш нар, эмнэлэгт ажилладаг сувилагч, эмч нар өндөр цалинтай бол бүгд бас ажилд орох гээд дугаарлаа шүү дээ. Тэр шудраг өрсөлдөөн бий болно шүү дээ. Шудраг өрсөлдөөн бий болж чадах юм бол энэ хүнсний хувьсгал, энэ бүсчилсэн хөгжил бүгд биелэлээ болно. Тэгэхээр ерөөсөө хөгжлийн гол юм бол ерөөсөө энэ одоо цалин. Ялангуяа биднээс энэ цалин бас дахин цалин. Тэгээд биднээс одоо жишээлх юм бол ингээд цалингийн реформ хийхин тулд тий цалингийн реформ хийхин тулд одоо нэг цагт хөдөлмөрлөдөг ажлын хөлсийг бий болох хэрэгтэй. Тийм ээ? Цалин нэмчихэл юм бол биднээс Монгол улс одоо дэлхийн диваажин болно шүү дээ. Тий өнөөдөр жишээлх юм бол баялагын тэгш хуваарлалт гэж ярьж байна. Баялагын тэгш хуваарлалтыг бий болгож байгаа одоо Норвеги улсын туршлагаас айгүй их ярьдаг боллоо. Хүн болгол одоо баг Норвеги яриад эхэллээ. Гэтэл Норвегт бол баялагын тэгш хуваарлалтыг яаж хийж ийнэ гэвэл ерөөсөө маш өндөр цалин хөлс, маш өндөр тэтгэмж, нөгөө талд нь бас маш өндөр одоо халамж дэмжлэг ба шүү дээ. Би сая ингээд энэ нэвтрүүлгийг эхлэхээс өмнө ингээд хараа суучлаа. Өмнө Солонгос улсад ихэд төрөлт буурсан. Тэгсэн залуу гэрүүлээ дэмжсэн дэмжлэг бий болгоод төрөлт нь 9% нэмэгдлээ гэл одоо саяны телевизээр ингээд мэдээлэл уншаал байж. Биднээс одоо тэрийг үзэж байгаа хүмүүс одоо тэр бас залуу гэрүүлээ дэмжиж хөдөө суманд амьдрах энэ дэмжлэгийг бий болгоод хүүхдийн мөнгийг 1 сая төгрөг болгоод ингэх юм бол одоо ингээд энэ дунд сургууль одоо Монголд чинь бол нэг 1 сая хүүхэдтэй за энэс чинь нэг 800 мянган одоо ерөнхий боловсролын сургууль сурдаг. Нийтдээ бол Монгол даяараа чинь 1200 гаруй одоо дунд сургууль байгаа шүү дээ. Яг ингээд жиг тархалтыг бий болгох юм бол биднээс нэмж дунд сургууль барих шаардлагагүй шүү дээ. Одоо биднээс уул нь энэ төрийн бодлогыг одоо бий болгоод цалингийн реформ хийж чадах юм бол тэр сургуулиуд чинь жигд хүүхдүүд очих хуваарлагдах юм бол бид одоо тэр сургалтынхаа хөтөлбөрийг чанаржуулах, байр байшингийн чанаржуулах энэ юм руу бол орно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө цалингийн одоо амьдралын чанар баг. Хэрвээ өглөө түрүүн би хэлсэн өглөөний хоолн дээр хэрвээ Монгол хүн одоо 200 төгрөг идэж бол 2000 төгрөг идчих юм бол за тэр одоо хүүхдийн хоол гэдэг намайг бас шүүмжилж ах шиг байна. Ер нь бол одоо шаардлагатай үгүй юу гэдэг ийм олон нийтийн одоо санал бий болно. Тий. Бид бол одоо яг хөө цалин бол чухал л да. Одоо өнөөдөр нийгэмд бол тий. Гэхдээ бид бол одоо ихэвчлэн импортлогч болсон шүү дээ. Үйлдвэрлэгч бас болох хэвээр. Тэгээд импортоор орж иж байгаа гадаашаа гараад байгаа тэрх долларыг эх орондоо үлдээх хэрэгтэй байгаа. Үлдээж бид нэр цалин нэмэх одоо мөнгөтэй их үүсвэртэй болно шүү дээ тий. Тэгэхэд улс өөрөө үйлдвэрч улс өөрөө ингээд нэг ямар нэг улстай одоо эдийн засгийн бизнесийн харилцаанд ороход зарах юмтай байх хэрэгтэй тийм үү. Тэгэхээр ингээд эдийн засгийн түншлэлийн хэлцэр мэтрээ зөндөө хэлцрүүд яваад байна шүү дээ тий. Тэгээ бид нар өөрсдөө ингээд үйлдвэрч улс биш болохоор зарах юм одоо цөөхөн их цөөхөн тий. Тэгэхээр одоо бид нар ингээд яг нэг нүг хэлэхэд бол одоо хүнсийг одоо анх хүнсний хөрслийг хэлж хагаад тэр $1 доллараар бид нар хүнс авдаг байсан тий. Одоо жид бол нэг 900 850 доллараар хүнс авж байна. Энэ мөнгийг бид дотоодоо үлдээх хүнсний хөрслийг хийгээд байгаа. Хоёрдоод импортоор орж иж байгаа тэр их бараа бүтээгдэхүүн чинь эрүүл аюулгүй байна уу? Яг стандартын тээврийн хэрэгслээр орж иж гин үү? Хичээн ямар хугацаанд хадгалсан тий?
хугацаанд дуусна уу, дуусаагүй юу? Энийг хэл гайл дээр шинжилж чадж гин үү? Стандарт байна уу? Стандарт хангаж гин үү гэдэг олон юмыг шалгахгүй бол бид цалин нэмээд байдаг, мөнгөтэй байгаад байдаг, эрүүл аюулгүй хүн сэргийлж чадж гин үү гэдэг нь өөрөө аюул чухал байхгүй юу? Тийм учраас энэ бид эхлээд эрүүл аюулгүй хүнс одоо хангамжаа одоо бий болгочоод тэгээд дараад нь бол одоо ингээд нөгөө мөнгө дотоодоо үлдээчээд дараад нь тэр цалин хүнсний асуулт чинь аяндаа өөрөө бий болно. Одоо өнөөдөр Монгол улс бол нүүрсний экспорт 93% байгаа шүү дээ. Тэгэхэд нүүрс босод экспорт 7% биш үү тий. Тэгэхээр тэр 7%-ыг бид нэр одоо маш хурдтай нэмэгдүүлэхгүй бол болохгүй байгаа юм л да. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг мэдээж бүсчилсэн хөгжил бол яаж явах тухайн бүс нутагт юу н онцлог, юу н давуу, юу н одоо илүү үр ашигт авчрах боломжтой, ямар үйлдвэрлэлийг ямар одоо үйл ажиллагаа явуулчвал эдийн засгийн болоод үр ашигтай вэ гэдгээ бол мэдээж тооцоолж хийсэн ийм бодлого. За энэ бодлоготой хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний энэ том бодлогыг яаж уюул илүү одоо эрүүл аюулгүй сайхан хүнсээр хангагдсан эрүүл Монгол иргэн нэг бий болох вэ гэдэг л эцсийн зорилго шүү дээ. Хотоодоор орж байгаа болгон яг хоол уу, хор уу гэдэгтэл бид анхаарлаа хандуулж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ л асуудлыг хилцэж байгаа, энэ л хүрээнд ярилцж байгаа. Тэгэхээр мэдээж энэ сэдв бол нэгээр ингээд дуусахгүй цаашаа олон дахин үргэлжил нөгөө олон дахин ярилцчихэж одоо хамгийн зөв шийдлийг л олгож байна шүү дээ. Тэгээд өнөөдрийн одоо сэдв бол бүсчилсэн хөгжлийг хийхдээ хүнсний хувьсгалын энэ хөгжлийг бас яаж энэ чингээж явах вэ гэдэг л энэ дээр бол тогтлоо гэж ингэж ойлгож байна. Тэгээ урилгыг хүлээн авсан ирсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр бас эргээд уулзах. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн нийт үзэгчдээ бас баяр санаа илэрхийлье. Дараагийн хүнсний хувьсгал хилцүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчдээ. Уут уутаар нь нүүдлээ зэхэж, ураг садан төрлөө мэдлцэж, ухтан ирэх сар шиндээ Монгол түмэн минь сайхан шиндээрээ. Захиалга хүргэлтийн утас 77 тэг тэг 70 махын бис хувьцаат компани. Red Bull таныг сэнэглэн. Юу гэсэн үг вэ? Навигатор тэмцэх газар өглөө гэж штэ. Харин тэгэл чи гараас зурчлаа тэгэл болно шүү. Тэг би цалингүй гэсэн үг. Та сайхан бөхөө барилдал яв. Тэгвэл би чадахгүй штэ. Би чамдаа авч болох зээл вэ штэ. Малчны зээл. Гэтэ та малчин биш штэ. Бүх юм хууль журмын дагуу байх хэрэгтэй. Айбдаг авдаг юм дарга. Инэдмийн уран сахны кино Univision, Look TV, DD Share. Амарминтийн ерөөлийн үхтэй ахын дүүсэрийн учран золгож эгэл ардын сэтгэл шингэсэн эх орны ургацын дээж эдээ шүүстэй төгс зохицох үндэсний брэнд Видан. За өнөөдрийн оюутнуудын нэрсингээл бүрэн байгаа юм байна тийм үү? За нөхдүүдээ дараагийн 7 хоногт мэдэхгүй чадахгүй гэсэн үг сонсохгүй шүү багш нар. Ойлгосноо? За тэгвэл ингээд гиснээс хүүхдүүдээ нэг ярих юм байна. Нэг дагуур хүүхд гэж юм байдаг да. Энэ талаар хүүхдүүдэд та нар юу гэж боддог вэ? Бонус багшаа. Чиргүүч гэж ярьдаг үстэй. Яг тийм бонустай. За бас амьдралд алдаж онсон нэг залуугийн тухай би нэг жишээ татаж ярил л да. За бүр тодруулж хэлэх юм бол орон шоронд орсон нэг 28 орчим насны та нараас